багшийн инхтдэг гэдэг би 3 байнгын сурагч Ээж Чулуунгөө. 3 байнгын сурагч Өвөө Өвлөнгөө. Намайг Гэрхс Баяр гэдэг 2 ангийн Цэнгэл агшийн сурагч Элэрхэс гэдэг. Би Ариунтын агштай 5-ын анги. Сайн мэцгэн намайг Ундрмаа гэдэг. Би хичээж юм багштай 5 анги сурдаг. Би Эвэл гэдэг би Лавгтан багшийн анги. Тэгээд 1-р анги. Намайг Нэмогоо гэдэг. Ануужин гэдэг. Би 5-ын анги сурагч. Намайг Б Хулан Заяа гэдэг. Би Мөнх цэцэг багшийн анги. Б Сэлэнг Заяа гэдэг. 20 анги Б Сэлэнг Заяа. П Хулан гэдэг. Би Мигмар Эрдэнэ багштай 2-ын Б ангийн сурагч. Манай ээж маань зогсоол дээр ирчлээхээр би зогсоол дээр гүйжчүүд байж байхад ээж маань ирсэн байдаг. Машинтай явж байхад улаан гэрлэр хүүхдүүд гарцгүйгээр гардаг. Машины зогсоол дээр ирээд намайг сургуульд хартал хүлээдэг шүү дээ. Би гэлүүгээ ярахтаа алхаж явдаг. Тэгээд яг алхаж явахтаа хад машинууд ингээд маш хурдтай явж би зам гарахад маш хэцүү байдаг. Машины хардаг. Замаар гүйж явдаг. Тэгээд тэр нь аюултай гэж бодоод аав ээж минь цогсдог. Би эрэхтэй машинд явахтаа явдаг. Өглөө бол ааваараа өргүүлждэг. Тэгээд дулаах өдөр ахын бол дугуйтаа авчдаг. Алхдаг. Одоо зарим согтуу хүмүүс ингээ хүүхд дайрах гэдэг. Зам дээр хүмүүс замаа харж явахгүй бол дугуйтай хүүхдүүдийг дайрах гэдэг. Үүний зам нь нарийнхан байхдаа би бол түрээд явцдаг. Сүүл болохоор аав ээжээр хөрвүүлдэг, харин өдөр болохоор алхдаг. Алхаж явхад болохоор өвөл болохоор амар халтаргаатай, ямар ч юм зам байдгүй хүний зам. Тэгээд дандаа машинуудтай хамт зэрэгцэж явах гэдэг нь тэр хэцүү байдаг. Би тэгээд автогаа хамт явдаг. Машинтайгаа ээжтэйгээ хамт явдаг. Гэлэн тохиогоо асахгүй тэгээд баахан төгжлөө болоод явж чадхаа байлдаг гэлүүгээ. Энэ машин хурдан явдаг өсөө гэж өгдөг. Алхаж ирдэг. Тэгээ бас явахтаа бас алхаж явдаг. Хальталж унчих гэдэг. Манай дүү маань нөгөөний улаан гэрлээр машин руу орчих гэдэг. Хүүхдүүд явж байхад машинууд хүүхдүүдийг хараад заавал зам тавьж өгөх ёстой. Хүмүүсийг яг дахиад цаг тухайд нь хүргэж өгдөг, цаг тухайд нь авдаг, мундаг жолооч болно. Амжилттай жолооч болно бас. Би бас замын хөдөлгөөнөө дагдаг гоё мундаг жолооч болно. Тэмдэглээ сайн харахаа. Тэгээд бас дээрээс нь жоохон хүүхдүүдийг сайн харах ёстой. Жоохон хүүхдүүд учраас хэрвээ намхан хүүхдүүд ч байдаг, өндөр хүүхдүүд ч байдаг. Тийм учраас намхан хүүхдүүдийг харахын тулд амар сайн боломжтой байх ёстой. Тэгээд бас дээрс нь бүсээ заавал буслах ёстой байдаг. Цагдаа харахгүй бол санаандгүй хүмүүнийг дайрчиж магадгүй. Тийм учраас сайн замын цагдаагаа харж шууд явцсан бол торгуулах ёстой. Хэрвээ би том болож жолооч болох юм бол сургуулийн орчинд байдаг скул полисийг сайн харж дохиог нь харах ёстой. Би жолооч болох юм бол дөрмөө сайн бүрдэж бас бүсээ заавал зүүж явах. Найрсаг жолооч тэгээд хүүхдүүдийг ер нь бол тавна. Тэгээд би дандаа бүсээ зүүж явна. Тэгээд гэрлэн дохиогоо сайн харж явна. Би том болоод пүлис авна. Хүүхдүүдийн сайхан сэтгэл ханддаг. Тэгээд хүүхдүүдийг ингээ сайн анхаарч хараад цохолоо болгоомжтой яваарай гэдэг жолооч болно. Том болоод агаад би стана аваад тэгээд агаад хүүхдүүдийг улаан гэрлээрээ зогсоож явуулна. Хүүхдүүд ялангуяа замаар гарахдаа баруун гараа өргөж явах хэрэгтэй байдаг. Тэгээд замаараа гарчингуудаа гараа буулгана. Тэгэж явах нь илүү анхааралтай жолооч нарт харагдана гэж би боддог. Машин замаар гарахдаа зам өндлөн гарахдаа машинуудаа болон гэрлэн дохиогоо сайн харж гараарай хүүхдүүдээ. Жолооч ах эгч нараа машин барьж байхдаа утас битгий орлоорой. Аюултай шүү. Та нар энэ бол гарцаараа заавал гарч тэгээд улаан ногоон гэлээрээ заавал гарч явж байгаарай. Найзуудаа ногоон гэлээрээ гарч улаан гэлээрээ зогсоорой.